За сайн байна уу? За энэ хачирхалтай зүйлийг харуулъя. За энэ юу вэ? Та бүхэн юу гэж бодож байна? За өчтөр маш их бороо орсон тийм үү? Өнөөдөр болохоор ийм манан бууцсан байдал ингэ харагдаж байна. Наар ингээ харагдаж байна. Үнэхээр ийм сонирхолтой үзэгдэл байна. Одоо яг ингээ манан руу орж ийн. Би ингээ машинтайгаа одоо нэг үүлэн дотор явбал нэг ийм мэдрэмж төрөх байх та тий. Одоо манан чинь тэгээд бараг үүлэн хэлэхдээ тий. Тэр ингээ машин харагдахгүй. Одоо тэр ингээд гэрэл нь гарч ирээд тэг ингээ гарч ирж байгаа байхгүй юу? Айгүй айгүй. Ийм ойрхон ирж ингээ машин харагдаж байгаа байхгүй юу? Тэрнээс шүрээс харагдахгүй. Хажуу талын байш машин харагдахгүй. Яна ийм том тэрэг. Автобус ингээ гарч ирж шít. Аваараа татахгүй л уусаа харагдахгүй байна л та. Хажуу тишээ харуулсан юм. Анх удаа ийм их манан дунд ингээ машинтай явж үзчихье. Тэгээд та бүхэндээ бас эндээс хуваалцмаар санагдсан юм аа. Ингээд налах байгаа. Налах байгаа тэгээд юу ч харагдахгүй ингээд налахаа ингээд салхин харагдаж байна. Яг замаач. Юу ч харагдахгүй. За одоо энэ налахаа ингээд тойрог орж ирж байна. Налах руу. Одоо эндээс харин гайгүй болж байна. Тийшээ ингээд зам дээрх машинууд харагдаад тэнд ингээд налахын барилга харагдаад одоо л гайгүй болж байна. Түрүүнийг бодвол бас гайгүй болчихж байна. Скутers төрүүлэх боломжтой. Тэгээд цаашаага ингээд нэлээд хэдэн машин бас харагдаж байна. Улаанбаатар маань бол гайгүй байгаа юм байна шүү дээ. Улаанбаатар бол ингэж харагдаж байна. Тэр налах Бахангаагаас наашлаад хаалт зүрлэг тэгээд налах яг тэр хэсэгт айгүй их манантай байгаа юм байна.